Өнөөдрийн төргийа та бүхэндээ. За Улаанбаатар хотоос Дорнот аймаг Чой болсон хотын чиглэлд хоёр талдаа нийт 1400 км явах дугуйтай аялал маань ингээд ийхүү эхэлж байна. За тэгээд дугуйтай аяллаар блог хийнэ гэдэг бол бас нэлээд уйтгартай. За сая бид нар ингээд үндсэндээ яг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс манай баг хөдөлсөн. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ араар яваад за хонхор орчмоор ороод тэгээд одоо энэ налаахын зам дээр бид тэр ороод ирж байна. Тэгээд богинохон бичлэг өгөө. Тэгээд үндсэндээ бичлэгээ бас сонирхолтой болох үүднээс зүгээр ингээд энэ газар нутгаа угаасаа тайлбарлаад хүмүүс мэдж байгаа юм шиг энийг тайлбарлахын оронд тэр бас нэг ганц нэг сонирхолтой яриа сэдв өрнүүлэе гэж ингэж бодож байгаа. Тэгээ өнөөдрийн Улаанбаатараас Дорнотын энэ аял дугуйтай аялалд манай коллег хамтрагч маань за дотоодын цэргийн бэлтгэл хурандаа дотоодын цэргийн 05 дугаар ангийн штабын дарга авсан. За бидний одоо нэлээд сайн мэдхээр хүүхэд насных нь хөөрхөн дурсамж үүдийн бид нар бас найз нөхдөд хоорондоо ярьдаг. Та бүхний үзэх дуртай одоо нэг уран сайхны киноны нэг болох Суслангийн найзууд гэдэг энэ нэг сайхан уран сайхны киноны Суслангийн Атманы гол дүр тоглож ирсэн. Тэгээд өөрийнхөө хүүхэд насыг мөнхөлж тийм сайхан гоё дүр бүтээсэн ийм одоо ахтайгаа цуг энд аялалд гарч байна. Тэгээд мэдээж одоо аялалд бид нар бас тодорхой төвшөнд бэлдсэн байгаа. За энэ одоо сар гаруйгийн өмнөөс ахуулаад дугуйтай явах бэлтгэлээ хангах гэдэг энэ ажлуудыг хийгээд эхэлсэн. За тэгээд хурандатайгаа бас хоёлоос аяллаа хугацаанд хэд хэдэн аштайхан сэдвэр ярилцъя гэж бодож байна. Тийм ээ? Тэгээ одоо би жишээлбэл тантай ингээд зүгээр хууч хөрөө сууж хахад одоо металлын талаар бас гоё сэдвүүд ярьдаг тий. Одоо бидний анх одоо хэдэн онд энэ одоо металл үүсэж ирсэн. За тэгээд хэд хэвлэгдэж ирсэн энэ төр гэдэг. Тэгээ зарим нь одоо бол бас их үнэтэй байт юм л шүү дээ тий. Энэ сэдвэр бас ингээд бит хоёр бас яриад ингэж явна гэж бодож байгаа. За мөн өөрөө манай мөнх төлөв маань марш цэргийн одоо армийн марш тактикийн төвцөөний одоо баг мэрэгчлэлтэн гэж хэлж болохоор юм хүн байгаа. За марш тактик гэж юу юм, хэдэн километр гүйдгийн ямар одоо норм нормитүүд хийдгийг ингээд энэ талаар би бас ер нь энэ удаагийн одоо та бүхэн өнөөдрийн энэ анхны хийж байгаа энэ юу штэ блог. Тийм учраас энэ л их богинохон нэг 10 хэдхэн минутанд явах юм. Тэгэхээр өнөөдөр бол хоёлоо ер нь яг битэрийг хүмүүс үзүүл гэж байгаа шүү дээ. Үзэхгүй ш магадгүй үзүүл хоёлоо бас ингээд нэг ийм юмнууд битэрийг бас тань мэдгүй шин чанартай тийм ээ. За одоо цэрэг айрамд яваагүй хүмүүс олон байдаг шүү дээ. Марш тактик гэж юу юм. Норм нормитүүд гэж юу юм. За цаашлаа зэвсэг техникүүдийн талаар хоёул ярьж болно шүү дээ. Акабуны юу түүх байна тийм ээ. Монгол улсад одоо яг ямар зэвсэг техникүүд хэрэглэж байгаа гэдэг энийг ярьж болж байна. За та одоо миний мэдхээр олон жил марафонд гүйж байгаа 21:40 гэл ингээл тэр марафонууд гүйж байгаа энэ талаас бас ярьж болж байна. За таны алхах дуртай одоо богдуулаад тойроод хоёлоо богдуул хитэн амтаа энэ тийм ээ төр хуурах шажин хуурах гэл ингээд битрийг ярьж болж байна. За дээрэс нь юуг бас би танаас асууя гэж бодож байгаа. Түрүү хоёлоо юу гэж ярьж байлаа? Бас нэг хөөрхөн сэдв одоо медалаа ярих гэсэн. Тэгээ богдуул марш тактик. За тэгээд ер нь яг хоёлоо явж байгаад бас хөдөө орон нутгийн аштайхан залуучууд байвал бас нэг тэр нэвтрүүлэгтэй юм ярий тий. За ийм сэдвэр ярина. Та бэлэн бидтэй. За тэгээд сэтгэл ямар өнөөдөр анхны өдөр. За их сайхан байна. Одон дэмтэд тусгай ороо гэд одоо дотоодын цэргийн тэг 5 дугаар ангид. Ийм 30 гаруй жил ажиллаж байгаа тэтгэвд гарсан. За энэ надтай цуг болоо хөдөлж байгаа аялагч маань Баяр мөнх маань 1990 оны тусгай хорооны үе одон дэм тусгай хорооны цэрэгтэж байлагчаа түрүү цолтойгоор халагдчихсан сүүлийн 2 жилийн цэрэг байгаа. Тэгээ энтэйгээ бас энэ олон жил аялал явган аялал, дугуйтай аялал, машинтай аппарат маягийн аяллууд нэлээд хийжсэн маа. Тэгээд яг хөө хийж явах явцаа бол орой үеийн цагаар янз бүрийн үг түүх ярьж сонсдог. Манай энэ хүн ч гэсэн бас
айгүй их подкаст тэр сонсдог өөрөө контент бүтээдэг ийм их итгэвтэй хүн байгаа. Тэгээд энэ зүгээр нэг аяллахаа тухай ярих одоо хүн болгол одоо Монголын түүхний тэр юм нэг химэг оюугаа хөгжчихөрч одоо наач гэсэн тий авчдаг учраас бол би нэг түүх талаараа яриад явах. Тэгтээ одон медалийн тухай нэг сэдв өрнүүлээ. Өнөөдөр бол хоёлоо эхний яриа учраас саяны нөгөө ярих юмнуудаа бас хоорондоо ярилцаа тий. Дэлдэж шүү дээ. Гэхдээ би бол зүгээр ингэж бодож байгаа. Ер нь бол ингээд нэг юм одоо ингээд сэтгэлээрээ ярина гэдэг чинь бас гоё байхгүй юу? Яг ингээд одоо хоёул ингээд өдөөсөөрөө сууж шít ингээд энэ чинь тавилт байхгүй гэх юм уу юу гэх юм те. Доор нь одоо хоёулаа ингээд шилбэл холын зам туулах учраас хоёулаа одоо студид очиод энийг чинь найруулаад катлал янз янзын хийж чадахгүй хоёулаа CapCut гэдэг энэ аппликейшн байгаа. Энэ дээр одоо нөгөө өдрийнхөө бичсэн төгсүүдийг хуулаад за тэгэл энэ урд хойно оруулж явах монтаж хийж байгаа би сая. За тэгэнгүүтээ хоёулаа үндсэн өөрийнх нь шуумын жоохон дараад тийм ээ? Жоохон шуумын дараад тэгээ хоёулаа ярих боломж олгоод өөрсдөө ингээд ил яриад ингээд явчихвээ. Одоо хоёулаа сая бит хоёрын энэ одоо яг яваад өнгөрч байгаа газар л хоёулаа сая энд цайлсан шүү дээ. Сая энэ дээр хэдэн 54 км дээр бид дээр. Тий, Тонжин болдгийн харалдаа. Тэгээ 54 км тий. 54 км дээр өдрийгөө цаг угаад тэгээ сая хөдөлж байгаа. За одоо энэ дээр би зүгээр энийг бас нэг ярих гэж бодсон юм. Бид нар ингэ тийм бэ. Ингээ машинтай явах чинь ингээд юмыг ер нь туушиндаа тахгүй өнгөрч юм. Ийм гоё ярьсан гэдэг ч мэдэхгүй байна. Тэнгүүд хоёлоо дугуйтай юмгод агшаан гэж бичсэн бонгод хөө юу илээ гэдэг. Тэгэд ороод гарыг гэ тэ. Тэгээд зам одоо сая баруун салаад тэгэд энэ аршаан дээрээс очиж хүртлээ. За аршаан маань бол ямар гоё аршаан бэ тий. Цэл хүйтэн тийм ээ. Тий. Чи бас тэгээ хамаа уугаагүй хоолой хөвдөнийгээ дуугаагүй. Би чи нөгөө бас ачаал өндөр явж байгаа шүү дээ. Тий. Чи нэлээд давар өгссөн. Тий. Нэлээд одоо ачаалттай явж байгаа учраас хүүт тийм огцом ухаар би нэг жоох ярацлах гэдэг байхгүй. Тэгээд за саяны аршааныг хүртээд хоёлаа энэ дээшээ одоо энэ чи ямар даваа? Баян даваа гэдэг. Баян даваа гэдэг рүү бид нар өгсөж яваа те. Зүүн гарт талд бол засмал замаар даваа өгсөж байгаа замууд байгаа. Одоо аршаан дээр ирж байгаа юм байна шүү дээ. Ер нь аршаан дээр ирж. Тий, би тэрэл дан засмал замаар яваагүй. Бас хар замаар замын хажуугаар хар замаар шорон замаар бас нэлээ явсан. Тий. Бас хажуу тийшээ гарч явсан. Ер нь бол машин замаар явах бол нарийнхан зам шүү дээ. Ер нь дорн тайм. Тий. Энэ хараа. Энэ аршаан одоо би тэр аршаан дээр ирж байна. Цэвэрхэн байгаа. Аюугаа цэвэр. Энэ сүүлийн үед аршаанууд ингэж хашаалдаг болцсон байгаа юм. Тийм мундаг болцсон байгаа сайнх тий. Тий. Одоо ши хотоос гараад явхад бол таардаг арчаанууд бол нэлээд биелдэ. Одоо шил хонхны тэнд нэг богдуулын богин ширтэгтэй амын яг доотал төмөр замын ороод байдаг аршаан байгаа. Тэрийг бас хамгаалаад их хэрэгэлдэг бас ундрах сайтай аршаан байдаг. Өшөө та хүн толгойн баруунсаад бомбтын аршаан гэдэг тий. Ер нь богдуулыг тойроод нийцсэн байгаа. Тий, олон аршаа. Олон аршаа. Одоо хоёлаа ингэж байна орондоо. Үндсэндээ аялалд бол айрмын дээд цул бол хурандаа. Та бол бэлтгэл хурандаа. За би бол яг байлдагч. Байлдагч хурандаа гэж явах уу, төрөвч гэж явах уу? Би ч бас нэг 3 зураастай таалагдсан шүү дээ. Ер нь тэгж үүж байлдагчаараа явсан дээр үү? Ер нь хурандаа байлдагч хоёр явж гин гэж ярих юм уу? Юу вэ? Төрөвч. Цэргийн цол бол байлдагч тэгээд нөгөө төрүүч цолнууд тийм шүү дээ. Төрүүч анхлах төрүүч. Хурандаагийн 3 5 5 шүү дээ. Тийм ээ. Тэгээ төрүүчийн 3 зураастай. Ийм хоёр хүн. За тоон адилхан л та. Энэ дээр хоёлаа Эрдэнэ сум руу орж ирж байгаа шүү. Тийм. Тэгээ Эрдэнэ сум руу орж ирээд би энэ дээр бол бас нэг ийм мэдээлэл үе гэж ингэж бодсоч явсан сая замдаа. Яг гоо ингээд мэдээж ч орон нутгийн зам бол нарийн байгаа шүү дээ. Угаасаа нарийн угаасаа л тийм байсан. Одоо тэгээ тэр хоёлоо тэр болгоныг нэг зовлон ярихгүй. Ерөнхийдөө нэг ийм гаргалгаа байдаг юм байна гэж харлаа. Одоо жоох явжгаад энэ Эрдэнэ сумыг би яг нэвт битсэн. Ер нь яг сумын урт нь хэд байх нь үгүй. Ер нь төв мэдэн шүү дээ. Яг нэг талаасаа ингээд нөгөө тал хүртлээс 75 гээд орж ирж илээ тий. Сумын төв дээр юу? Тий. Тэгээд 77 гээд дуусаа шовтраад гарч илээ тий. Сая Эрдэнэ сум ингээд ороход ер нь аймаг сумд ингээд угтсан хаалга юм уу эсвэл цогцлбор юм уу эсвэл нэг
сумаа аймгаа сурталчилсан ийм самбар юм уу янз бүрийн амралтын тийм нэг тогтолцоо юм уу тийм хийдэг. Тэгээ Эрдэнэ сумын дээр хийсэн над таалагдаагүй л дээ нэг 5 модон дээр Эрдэнэ сум гэд бичсэн ингээ босгоцоо. Наадах чинь ер нь яг бас хоёр талтай байна. Жишээлбэл ингээд манайхан чинь бас нэг хэсэг энэ дээр болсон жоохон сөрөг байсан шүү дээ. Тэгээд нэг сум болгон ч юм уу аймаг болгон ингээд ухтахаалга гэдэг маш их хөрөнгөөр төсвөр ийм одоо өргүү зардал хийж байна. Тийм учраас ингээд нэг тийм сүртэй том ингээл сумын төв тавтаа морил цаахан аялаараа гэж 2-3 тийм байдаг шүү дээ. Зарим газруудад ингээд яг миний бодлоор бол ерөнхийдөө энэ тэнд гадаад явж явахд бол замын тэмдэглэл их сайтай. Тийм ээ. За одоо хурдны зам хэдэн километр цагийн урттай явж байна. Энэ бол одоо ийм уж руу орж ирж шүү гэл ингээд хажуултаа анхааруулаад гол юм нь юу гэхээр яг нөгөө нэг одоо хөдөө орон нутгад зорчиж байгаа зорчигчдын одоо нөгөө өөрсдийнх нь нэг цагаан амраад нэг хоолунд идэ гарах тэр орчныг аягүй сайн бүрдүүлээд өгч орон нутгатаа бас төсөв мөнгөнд нэмэртэй цаашлаад ажлын байр бий болох ч юм уу тэр төлн зүгээр санагдаад байна. Тий. Гэхдээ би нэг шүүмжилж байгаадаа биш. Хэтрүүлээд бас нэг их өртөгт зардал ихтэй юм хийгээд байгаа. Гэхдээ ер нь нэг аим уучлаарай хурандаа. Энэ саяны цагаан бүрүүсэн шүү дээ. Тий. Энэ залууч нөгөө 24-ийн даваараа өсөж явахад зогссон байсан байхгүй юу? Тэгээ би нэг зогссон шүү дээ. Баянгийн даваа өсөө явж байгаа тийм. Тэгээд асуусан чинь нөгөө мотор нь халаад байна гэд. Тийм. Тэгээд даваараа өсөө зогсохоор би мэдээ даваараа уруудаад тэр унаа сэнсэн ажиллахгүй л ингээд зүгээр төлхөрлөл сэнсэн ажиллахгүй энэ чи даваараа уруудаад үзэхээр надад усч хөрөндөө гэд. Тэгээ сая надтай хаа сайн уу бол зүгээр болчлоо гэж тэгж байгаа чи. Ой. Тэгсэ. Өглөө жоо хоригдсан 11 байсан. Таш уруудчихно. 50 минут явна. Би яг өнгөрсөн цаа нэг сарын өмнө явсан. Дорн турсан. Тэрс дорж ирж. Тий. Эний таваад амарлаа. Тий. Маргааш. Өнөөдөртөө арай л хурцтай байна. Тий. Бэлтгэл жоохон дутуу гарсан байна. Саяны энэ цагаан бүрүүстэй залуучаа нэг сарын өмнө юу орсон бэ? Дорог турсан. Тэгээд бүр юу орж амар гэлээ намайг. Хэрлэнгийн гүр би юу би чинь нэг анхны өдөр жоо ачаад явах гээд. Тэгээ бид нар яваад про мэрэгжлийн таймчд биш. Яг вэ тэгээд өөрсдөө яалан дэлээ явж байгаа хүмүүс болно гэж бодож байгаа. Хоёрдугаарт нөгөө өглөө тав тэр гаргаж өгдөг. Гарч өгөх юу ах вэ тэр чинь. Тэгээд хийж байгаа аль багш нар юм лээ шүү дээ бэлтгэл хийгээд тэгээд тав тэр тэн дээр таарад тэгээ бас ангийнхаа талбай дээр суулны хөдлөгийг орсон тийм жоохгүй бас дотоод тэрийн сэргийн 104 жилийн байр болох гэж байна. Тэгээ ийм зүгээр арга хэмжээ таарад тэндээс хөдөлсөн байгаа шүү. Та бүхэндээ баярлалаа.